Сайн мэцэн үү? Ингээд 25 оныхоо 1-р хэсгийн 41-ээс 45 дугаар тестийн тайлбарыг оруулъя. За 41-р асуулт. Нэгэн үйлдвэрийн нохооны үсний өнгө янз бүрийн шинжүүд нь зөвхөн ганц генээр бус ялгаатай генүүдийн харилцан үйлчлэлээр тодорхойлогддог. Доминант E аллел бор үстэй байх шинжийг, рецессив E аллел улаан үстэй байх шинжийг кодолдог. За үсний өнгөний эрчим нь өөр генээр тодорхойлогдох бөгөөд доминант B генийг нөлөөгөөр үсний өнгө илүү тод бараан болдог бол рецессив B гений нөлөөгөөр цайвар болдог. Бараан бор үстэй болон цайвар улаан үстэй нохоонуудыг хооронд нь ирлээзжүүлэхэд төрөх үр удмын дотор цайвар бор үстэй гүлгэний генотип ямар байх вэ? За бид нар гүлгэнийх нь яг ийм тохиолдолд буюу цайвар бор үстэй гүлгэний генотипийг тодорхойлох юм байна. За генетик дээр сэргийн санах зүйл юу байна вэ гэхээр доминант шинж тэмдгийг бид нар том үсгээр тэмдэглэдэг. Жишээлх юм бол том E байлаа гэсэн тохиолдолд энэ маань бор өнгийн үстэй байх нь. Харин жижиг E маань улаан өнгийн үсийг кодолдог. Эндээс санах ёстой зүйл нь уг шинж тэмдэг генотипээр буюу хоёр гений хослолоор илэрнэ, тийм ээ. Тэгэхээр нэг бол том E, жижиг E гэсэн хослол байж болно. Эсвэл том E гэсэн хослол байж болно. Энэ тохиолдолд буюу гетерозигот, за товчлоо доминант эсвэл гомозигот доминант аль ч тохиолдолд нь бор өнгийн үстэй нохоо гарч ирнэ. Харин улаан үсний хувьд тухайн шинж тэмдэг маань рецессив буюу дарангуйлагдчих учраас том E үсэгтээ дарагдана гэсэн үг, тийм бор өнгөндөө дарагдана. Тийм болохоор зөвхөн жижиг E-ийн хослол буюу гомозигот рецессив байж улаан үстэй тоодорно гэсэн үг. За эндээсээ цаашаага бид нар генетикийн бодлогыг бодохдоо ямар шинж тэмдгүүд өгөгдсөн бэ гэдгээ ялгаад бичиглэл хийчихвэл бодоход амар болдог. За тухайлбал E ген яг юу хэлээд байгаа, B ген яг юу илэрхийлээд байгаа юм бэ гэдгийг задлаад биччихэд болох юм шүү дээ. Том E бор үстэй, жижиг E болохоор улаан байх нь, том B нь бараан өнгөтэй, жижиг B нь цайвар өнгөтэй байх ёстой гэдгийг задлаад биччихнэ. Үүнийхээ дараагаар эцэг их болон үр удмын фенотипийг нь юу ч тодорхойлсон бэ гэдгээ түгээд бичсэн ба. За нэгдүгээрт эцэг их организмын генотип бараан бор үстэй нохоо гэж өгөгдсөн байна. Дараагийнх нь ихийнх болохоор цайвар улаан үстэй гэж өгөгдсөн байна. За дараагийнх нь үр удмынх цайвар бор үстэй гэж өгөгдсөн байна. Одоо тэгвэл эцгээс ахуулаад бүгднгийн ийм байх магадaltaй гэдгийг бичээд үзье. За бараан бор үстэй байхын тулд бараан өнгө маань B-гээр тэмдэглэгдээд байгаа, тийм ээ. Тэгэхээр бараан өнгө маань нэг бол том B эсвэл том B жижиг B байж болно. Тийм болохоор багш нар алталт нь алийн байгааг мэдэхгүй учраас 6-аас 50-аад буюу асуултын тэмдэгтээ орхилоо. За бор өнгийн үс маань мөн ялгаагүй доминант шинж тэмдэг учраас том E юм уу эсвэл том E жижиг E байна. Ийм болохоор би 6-аар 2 дахь үсгийг тэмдэглэлээ. За дараагийнх нь цайвар улаан үсний хувьд бол аль аль нь рецессив шинж чанар байгаа. Тийм болохоор жижиг E болон жижиг B байхаас өөр аргагүй. За цайвар бор үстэй гүлэг төрсөн гэж байна, тий. Тэгвэл цайвар бор үс маань цайвар өнгө маань угаасаа жижиг B байх ёстой шүү дээ. Харин бор үс маань том E-тэй байгаа, тий. Тэгэхээр үр төлөлийн хувьд том E юм уу эсвэл том E жижиг E байна гэсэн үг. За яг гомозигот юм уу, гетерозигот юм уу аль нь юм бэ гэдгийг одоогоор нарийн хэлж мэдэхгүй учраас багш нь дандаа эдгээр хэсгүүдэд асуултын тэмдэгтээ буюу 6 сард тэмдэглэж үлдээлээ. За дараагийнх нь бид нар юу хийх ёстой вэ гэхээр за үр төлөөх том E асуултын тэмдэг жижиг B байгаа, тийм үү? Тэнгүүд бидний олох гээд байгаа энэ өгдөл ерөөд бол эхийн генотипээс тодорхой болчихно. Яагаад вэ гэхээр эхийн тал маань жижиг B байгаа. Тэгэхээр энд ямар ч тохиолдолд их үрдээ зөвхөн жижиг B-г л өгнө. Тэгэхээр нөгөө асуултын тэмдэг маань жижиг E-тэй байсан гэдэг нь тодорхойлчихж байгаа байхгүй. За эцгийн тал болохоор зэрэг том E асуултын тэмдэг тэгээд том B асуултын тэмдэг байгаа шүү дээ. Тэнгууд үрд дамжуулсан байгаа өгдлийг харангууд эхийн талаасаа нэг ширхэг B-г авсан байж тавнаа да.
нөгөө биегээ эцгийн талаас авсан байж таарна да. Тийм болохоор энд жижиг бие бичигдэн гэсэн үг байхгүй. Харин уртлын хэсэгт аль нь жийж болох гэдэг тийм бидэнд шууд гомозигот доминант байсан эсвэл гетерозигот доминант байсан гэж хэлэх боломж бол одоогор байхгүй. Тийм болохоор энийг томи жижиг бие ээж болно эсвэл томи ээж болно. Аль нь ч байж болно гэдэг утгаар үлдээ. За ингээд асуултын хариу маань үр төллийн буюу цайвар бор үстэй нохооны генотип нь томи жижиг бие байжээ гэдэг нь тодорхойллоо. 42. Дараахаас аль нь полимеразын гинжин урвалыг дүрсэлсэн байна вэ гинэ. За ковидын үеэр ерөнхийдөө бол PCR-ыг шинжилгээг бид маш олоодаа өгсөн байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ PCR гэдэг нь өөрөө юу хэлээд байна вэ гэхээр тэгэхээр энд полимераз гэдээ ороод ирж байгаа. Тэгэхээр полимеразыг харангуйтаа бид нөгөө нийлэгжил явагдаад байна гэдгийг бодох хэрэгтэй. За юуг нийлэгжүүлэх вэ гэж харангуут хариулт дээр ерөнхийдөө бол ДНХ-гээ ороод ирсэн байгаа. 5 хувилбар дээр. Тэгэхээр уг процесс маань угаасаа ДНХ-г оршуулдаг ийм процесс байгаа. За одоо тэгвэл тохирохын нийтүүлээ сонгоё. ДНХ молекулыг хэмжээ болон цэнгийн ялгаанд суурилан салгах энэ гел электрофорез дээр гарч ирдэг тий. За электрофорез гэж товчилжээ. Тийм болохоор өгдөл маань тохиромжгүй байна. За B дээр хоёр өөр их үс үрээс авсан ДНХ молекулыг холбон эсэд оруулах. За энэ бол гений инженерчлэл тал руугаа юм уу? Тэгэхээр B бол тохиромжгүй болж байна. C ДНХ молекул дээрх богино палиндром дарааллыг таньж тасдах. За палиндром дараалал гэдэг нь нөгөө аль талаас ижлэг уншигддаг дарааллыг хэлээд байгаа тийм. Тэгээд ДНХ-г тодорхой дарааллаар таньж тасална гэдэг нь өөрөө рестриктасыг хэлээд. Тийм болохоор C маань биш. За D дээр ДНХ молекулын тодорхой хэсгийг богино хугацаанд олшруулах. За энэ өстой жинхэнэ болоод явчихж байгаа юм шүү тийм. Тодорхой хугацаанд бидний ДНХ-г буюу дээчний ДНХ-г олшруулна. За дараалал нь мэддэж буй дан гинжит тэмдэгт ДНХ молекулыг ашиглах гинэ. За энэ ямар нэгэн зүйлийг таньж мэдгээд одоо жишээлх юм бол плазмид одоо амжилттай суусан байна уугүй юу гэдгийг илрүүлэх ч юм уу те. Яг тохиромжтой хариулт бол биш. За 42-ын зөв хариулт D байхны. Одоо тэгвэл PCR гэж яг юу болохоо сэргээ санацгаая. PCR буюу полимеразын гинжин урвалд ашиглагддаг хэрэглэгдэхүүнүүдийг оруулж өгсөн байна. За мэдээж ДНХ маань байх ёстой. Олшруулах гэдэг ДНХ маань байх ёстой. ДНХ полимераз гэдэг маань ерөөхдөө бол ДНХ-г олшруулах үүрэгтэй энзим маань байгаа тийм ээ. Репликацийг явуулдаг энзим байгаа. Тийм болохоор ДНХ полимераза маань орж ирдэг. Тэгээд дараагийнх нь талаараа зэрэг ДНХ-ийн праймер орж ирж байна. За primers гэдэг юмгууд тухайн энэ ДНХ репликац ханаас эхлэх юм бэ гэдгийг тэмдэглэж өгдөг. Ялангуяа хоцрогч гинжтэр маш чухал үүргийг гүйцэтгэдэг шүү дээ тий. Окисаки хэрчмүүд үүсдэг учраас тийм болохоор праймыг оруулж өгөх нь бол маш чухал. За дараагийнх нь болохоор зэрэг DNPDS гэдэг нь болохоор зэрэг ДНХ-ийн нийлэгжилт шаардлагатай юм чөлөөт нуклеотидууд бол хэрэгтэй. Тийм учраас орж ирдэг байна. За PCR-ийн буфер гэдэг нь болохоор тэнд тохиромжтой тэр pH тий орчныг нь барьж авах хэрэгтэй. Тэгжиж одоо тэр урал маань явагдана. Тийм болохоор буферийг бол ашигладаг байна. За PCR гэдэг нь үндсэн нөгөө одоо ДНХ-г олшруулж байгаа. Тэгээ цаанаас нь тохиргоог нь өгчихсөн тухайн туршилтанд яг ямар завгараар ДНХ-г олшруулахын тэр тохиргоог нь өгөх боломжтой одоо машин ахны. За qPCR гэдэг нь болохоор зэрэг qPCR машин гэдээ ороод ирж байна тийм. Тэнгууд энэ нь яадаг гэхээр ерөөдөө бол real time PCR гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол ДНХ-г одоо өсгөх явцыг бодит цаг дээр нь хянаж хэмждэг гэсэн үг хаана шүү дээ. За сүүлийнх нь талаараа зэрэг droplet digital PCR систем гэж орж ирж байна. Энэ талаар дээжийг маш олон жижиг тусал болгоо PCR хийдэг гэсэн. Өөрөлдөх юм бол нэг дээжийг бүр ингэ мянган тусал болгоч гэсэн үг хаана шүү дээ. Тэгээд тусал бүрт PCR тусдаа явагддаг ийм онцлог системтэй ахны. За тиймгууд яг энэ ямар хэмжээний ДНХ дээр ажиллах гээд байгаа тийм ямар хэмжээний ДНХ-г олшруулах гээд байгаа яг ямар туршилт хийх гээд байгаа юм бэ гэдгээс хамаарат яг тохирох тэр PCR-ийн машиныг сонгоод одоо туршлага хийнэ гэсэн үг. За энэ сонирхуулах байдлаар ерөөхдөө бол оруулсан байгаа нь сая хэдүүлээ ДНХ полимеразыг ашиглана гэсэн тийм үү. Гэтэл
тухайн энэ CRM машин маань ажиллахдаа одоо эхний энэ шатыг харж байгаа юм бол ДНХ-ийн энэ ус төрөгчийн холбоог нь тасалдаг. Ингэж таслахын тулд өндөр хэмтэй буюу 95 градус Цельсийн өндөрт халаадаг байна шүү дээ. Ингээ халангууд ус төрөгчийн холбоо тасраад тэгээ фосфодиэфирийн холбоонд харьцангуй бат бөх холбоо учраас энэ маань ерөөдөл тасардаггүй. Тэнгуудаа 55 хэмлэлөө орууллаа, праймер холбогдлоо. Үүнээс цаашаа элонгаз буюу 72 хэмт ДНХ полимераза маань ДНХ репликацийг явуулна гэсэн үг хаана шүү дээ. Тэгэхээр энэхүү процесс маань өндөр температурт явагдаж байгаа. Энэ өндөр температурыг тэсвэрлэх чадамжтай ДНХ полимеразагийн жишээ бол полимераз байна. Энэхүү полимеразыг энд харагдаж байгаа термус aquaticus гэсэн бактериас ялгаж авсан байдаг. Тэгээд яагаад так гэж тийм нэрлсэн байдаг вэ гэхээр эхний энэ Т үсгийг дараагийн энэ AQ үсэгтэй аваад так полимераз гэж нэрсэн байхны онцлог нь энэхүү бактери маань халуун аршааны бактери байгаа. Тийм болохоор түүний полимераза энзим нь өндөр температурт тэсвэртэй ажилладаг гэсэн. За тэгээд ДНХ полимераза маань хэд хэдэн үе шаттайгаар ерөөхдөө бол энэ цикл процесс маань үргэлжилнэ. За ингэж үргэлжилсээр тухайн энэ одоо ДНХ-ийг тийм ээ. За ийм хэмжээ хүртэл ерөөхдөө бол олшруулдаг гэсэн үг байна. За тэгээ үе шатын дахиад хэлэх юм бол эхлээд ДНХ-ийн хосгийн жиг салгана. За дараад нь талаараа прайм родриг сайхан угсраад өгчнө. Үүнийхээ дараа ДНХ полимераза маань одоо нийлэгжлийн процессыг буюу ДНХ репликацийг явуулдаг байна. За 42-ийн зөв хариулт нь D буюу ДНХ молекулын тодорхой хэсгийг богино хугацаанд олшруулах үүрэгтэй процесс бол полимеразын гинж уруулахны 43. Энд үзүүлсэн ДНХ молекулын хэсгийг тодорхой цэгүүд дээр эндонуклеасаар зүсэлтхийн гел электрофорезоор гүйлгэсэн байна гинэ. За үүсэн ДНХ-ийн хэсгүүдийг гел дээр хамгийн хол зам туулахаас эхлүүлэн богино зам туулсан дараалалд оруулна. За энэ дээр багш нь шуман болон цикл ДНХ дээр жишээ авъя. 1 цэг, 2 цэг, 3 цэг, 4 цэг. За эдгээр цэгүүд дээр эндонуклеасын тэр зүсэлт буюу ДНХ-г ингэж хэрчиж хайх нь байна. Тэнгууд яг ийм шуман хэлбэрт ДНХ-ийн хувьд 1 2 дараагийнх нь 3 4 5 ширхэг хэрчим үүсэж байгаа. А гэтэл хэрвээ цикл хэлбэртэй байсан бол 1 2 3 4 цэг байгаа тийм үү. За ингээд 1 2 3 4 ийм эндонуклеасын таслах цэг байлаа гэж бодъё. Тэнгууд энэ тохиолдолд яах нь 1 2 3 4 хэрчим үүснэ. За багш нь яг юу ч хэлэх гээд байна вэ гэхээр та бүхний Еши материалд цикл хэлбэртэй ДНХ орж ирсэн юм уу? Эсвэл шуман ДНХ орж ирсэн юм уу гэдгээ маш сайн анзаарч харж байж үүсэх хэрчмийн тоогоо тооцоолоорой. За одоо эргээд 43-аагаа орох юм бол гел электрофорез гүйлгэсэн гэж юм тийм үү? Тэгээд богино зам туулснаасаа хол зам туулах хүртэл гэж. За гел электрофорез гэдэг нь одоо Аros гелийг ашигладаг. Цахилгаан гүйдлээрээс давхар гүйлгээд өчнө гэсэн үг байна шүү дээ тий. Тэнгууд ДНХ маань өөрөө фосфорын бүлэг агуулж идэг тийм үү? Ийм учраас сөрөг цэнэгтэй байдаг. Ингээд ДНХ молекул маань сөрөг цэнгээсээ эерэг цэнэг рүү шилжинэ гэсэн. За нэгдүгээрт цэнэг дээр сүлдэг байна. За хоёрдугаарт яадаг вэ гэхээр молекулын хэмжээ. Өөрөөр хэлэх юм бол Аros гэл маань ийм сүрхэг бүтэц байгаа. Тэнгууд жижиг хэмжээтэй хэсгүүд маань тэр сүвгээр хурдан шилжих хөдлөнө. Том молекулууд маань буюу арай урт дараалтай ДНХ хэсэг маань нүхсвэр чөлөөтэй багтахгүй учраас шилжилт нь удаан байдаг. Энд бүгдээрээ Аros гелийг төсөөлчихье. За энэ бол Аros гел маань. За энд манай гарааны шугам байна гэж төсөөлж. Энэ улаан бол гараа шүү зэ. Үүрнүүдтэй ДНХ-ийг хийцэн гэсэн. За ингээд энд сөрөг цэнэгтэй, энд эерэг цэнэгтэй хэсэг байлаа гэж бодъё. Одоо тэнгуут манай ДНХ маань хэрхэн гүйх вэ гэхээр богино хэрчмүүд маань төрүүлээд ингээд хурдан гүчнэ гэсэн үг. Доод хэсэгтээ байндууд буюу толбод үсгсэн баз. Хүнд ДНХ маань хол гүйж чадахгүй гэж ойрхон шилжинэ.
Тэгэхээр хэр хол шилжсэн байгаас нь ДНХ-ийн хэмжээг тооцоолох боломжтой гэсэн үг хань шүү дээ. За одоо тэгвэл хамгийн богино нь хамгийн хол явна. Хамгийн урт нь хамгийн хойно үлдэн гэдгээ санах хэрэгтэй. За мөн дээрээс нь асуулт маань хамгийн хол зам туулахаас эхлэн богино зам туулсан гэж ааз энийг зөрүүлээд сонгохгүй. Чиний ажил төр чигтээ тэглэх гээд ааз. Тэгэхээр хамгийн хол зам туулсан гэхээр чи хамгийн богино сонгоно гэсэн үг. Тэгвэл хэрчим дотроос хамгийн богино нь мэдээж энэ 3 дугаартай гэсэн үг ааз тий. За 3-аар сонгийн гонгууд нэг бол D байх гэдэг. Нэг бол E байх гэдэг. За 1 гэдэг нь ижилхэн явж гин. Дараад нь 1 нь 5 нөгөөх нь 4-өөр орж ирсэн бааз. За 5 болон 4-ийн 4 нь мэдээж богино аваад ааз тий. Тийм болохоор эхлээд 3-ын дараа 1, 1-ийн дараа 4, 4-ийн дараа 2 хамгийн хүнд нь 5 байх нь. Ийм учраас бидний зөв хариулт E өгдөл байлаа. За энэ дээр багш нь рестриктаза буюу эндонуклеаза энзимүүдийн талаар одоо мэдээлэл өгөхөөр бэлтгэсэн байгаа. Бактериуд маань одоо вирусын халдвар авдаг тий. Вирус маань өөрийнхөө удамшлын материалыг бактерид оруулна. Тэгээд тухайн энэ эзэн хэсгийнхээ ДНХ-г ерөнхийдөө бол хайкертаад өөрийнхөө бүтцийн хэсгүүдийг одоо тэр толгой, сүлний сэртэн гэсэн хэсгүүдээ нийлэгжүүлээд ухсрагдаад бактерийг задлаад гарч явдаг. Ийм онцлогтой. Тэнгүүд тухайн энэ бактери маань өөрийгөө хамгаалахын тулд гаднаас орж ирсэн гадны ДНХ-г тасалдаг энзимтэй. Энэ нь рестриктазын энзим байх нэ. За тэнгүүд судлаачид маань яасан бэ гэхээр ДНХ-г тодорхой дарааллаар хайчилдаг те ийм энзим байгаа бол үүнийг бид нар гений инженерчлэлтэй ашиглаад сонирхоод байгаа тэр генээ тодорхой дарааллаар нь таниад тасдаж аваад плазмидад суулгачих. Тэгвэл плазмидад ч гэсэн хайчилж нь сонирхчоо гений хайчилж нь хооронд буцаад орчих юм байна. Ийм боломжийг олж харсан байна шүү дээ. Тэгээ эндээс хид хідэн төрлийн ийм рестриктазыг бол харьцуулан оруулж гисэн байна те. Наалдам хаа төгсгөл үүсгэсэн байна уу? Эсвэл мухар төгсгөл үүсгэсэн байна уу гэдгээрээ буюу ямар дарааллаар таньж тастаад байна гэдгээрээ ялгаатай байх нь. Тэгээд түрүүн палиндром дараалал гэсэн те энэ хараа аданин, гуанин, цитозин, тимин гэж аз доотлон гэсэндээ аданин, гуанин, цитозин, тимин гээд ийм палиндром дараалал байна. За 43-ийн зөв хариулт E байлаа. 44. Хүний уургийг нийлэгжүүлэх чадвартай бактерийг бүтээх үйл явцыг доор чагсаав гинэ. За эдгээрийг зөв дараалалд оруулах юм байна. За эхнээс нь бүгдийг уншаад үзчихъя л та тий. Recombinant plasmidыг бактери эсэд оруулна. Сонирсон хүний уургийн ДНХ-г ялган авна. За хамгийн ихэнд бидний бай байгаа. Тийм болохоор энэ бол хамгийн түрүүнд буюу 1-р бичигдэнэ. Одоо ингээ харангууд CDE-гийн аль нэг нь. За бүгдээрээ араас нь 6 орж ирсэн байна. Тэгээ 4-7-оор ялгагдсан байна тий. Тэгэхээр 4-7 юу гэдгийг харжээ. За сонирсон хүний уургийн РНХ-г ялгаж авсныгаа уруу транскриптаза энзимийг ашиглаад интрон дараалалгүй ДНХ үүсгээд зүйт. Энэ хараа айгүй чухал зүйл гарч ирж байгаа. Одоо жишээлх юм бол ДНХ-гээс мэдээллийн РНХ үүсгээд мэдээллийн РНХ-гээсээ уург үүсгдэг тийм үү? Гэтэл энд үүсэж байгаа мэдээллийн РНХ чинь одоо эвкаритийн ДНХ-д эксон болон интроныг агуулж байгаа шүү дээ. За тийм болохоор энд РНХ процессинг буюу сплайсингийн процесс явагддаг. За тэгтэл урвуу транскриптаза гэдэг ойлголт гараад ирж байгаа. 6 дээр хэлсэнтэй сая. Урвуу транскриптаза. Тэгэхээр урвуу транскриптаза гэдэг ойлголт гарч ирснээрээ буцаагаад ДНХ-гийн шууд мэдээллийн РНХ-гээс үүсгэж юм шүү гэдэг ойлголт гараад ирж байгаа байхгүй. Айгуу сонирхолтой. Мэдээллийн РНХ-ээр л мэдээж байгаа бол ДНХ-г гаргаад авчна гэсэн. За одоо 4-7 уншаад үзье. Энэ ДНХ-г олшруулахын тулд ДНХ полимераза энзимийг ашиглана. 6 дээр хэдүүлээ сая ДНХ үүсгэсэн байгаа тийм. За тэгээд 7 дээр плазмид векторыг тасдахдаа рестриктазын эндонуклеаза энзимийг ашиглана. За эхлээд бид нар мэдээж ДНХ-ийн бүтцээ олшруулах шаардлагатай. Тэгэхээр
оршуулах шаардлагатай. Иймээс C эсвэл D гэсэн сонголт өгдөж байна. За дараагаар нь плазмид векторыг гээд 7-оор ирсэн 3 дээр хүний ДНХ-ийг плазмидтай холбон рекомбинант ДНХ бүтээхдээ лиганс энзимийг ашиглана. За эхлээд плазмида таслах ёстой тий. Тэгэхээр 7 орж ирж байна. Тасалсныхаа дараа хүний гений оёсныхаа дараа рекомбинант плазмидыг бактери эсэс суулгасныхаа дараа хувиргалсан бактерийг оршуулна. Ийм дараалалтай. Тэгэхээр бидний зөв хариулт D өгдөл байжээ. За энэ дээр жишээ болоход яг нэг гений инженерчлэлийн зургийг бол оруулж өгсөн байна. Сонирхоод байгаа тэр гений бактерийн плазмидад бол суулгаад өгчнө. Тэгвэл бактерийн плазмид гэдэг маань генийг зөөх аюул гой зөвөрлөгч молекул буюу вектор болж өгдөг. За тэгээд сонирхсан генээ ямар рестрактазын энзимээр тасалсан плазмидаа яг тэр рестрактазын энзимээрээ таслаад тэгээд лигазыг ашиглан хүний генээ плазмидтай оёодог. За оёсныхаа дараа яг ингээ маркер ген энтертэй тий бактеритай оруулаа рекомбинант бактериа нэг маркер генийхээ тусламжтай амжилттай бидний сонирхоод байгаа ген суусан байна уугүй юу гэдгээ шалгана. Ингээд ген амжилттай суусан бактери цэвэршүүлэн ялган аваад түүнийг ферментёрт буюу тохиромжтой тэр орчныг нь бүрдүүлчихсэн байгаа ферментёртоо их хэмжээгээр өсгөлнө. За тэгээд гадаад орчинд ялгарсан байгаа тэр сонирхоод байгаа бодисоо тий уурагт бодисоо цэвэршүүлэн ялгаж аваад пакетлаад ингээд худалдаанд ашигладаг юм онцлогтой байх нэ. За 44-ийн зөв хариулт D өгдөл байлаа. 45. Экосистем дэх эдэр тэжээлийн түвшний дагуух энергийн урсгалыг зургаар харуулсан байна гинэ. Аль түвшинд хамгийн өндөр биомасстай байгаа вэ гэж. Биомасс гэдэг ойлголтоо авсан дээр юм болов. Биомасс гэдгийг бид нар юу гэж ойлгох вэ гэхээр ерөөсөө л органик материал гэж ойлгож болно. Тэнгүүд бүтээгчд болон хэрэглэгчд те яг хаана нь хамгийн их биомасс байна вэ гэдгийг энэ хүү ажил маань бидрээр ерөөхдөө хэлэх гээд буюу ялгахгүйх гад байна гэсэн. За энд багш нь эхлээд энийг ярьсан дээр юм уу? Жишээ болгоод за энд гигатоноор ерөөхдөө бол дүрсэлж өгсөн байна те 1 гигатон гэдэг нь өөрөө хэдийн хэмжээний хэдийн хэмжээ хэлээд байна вэ гэдэг задрааг нь бол нэгжийн задрааг бол оруулж өгсөн байна. Тэнгууд ургамал дээр 450 гигатоноор яригдчихэв тийм үү? Бактери дээр 70 гигатоноор яригдчихэв. Амьтад дээр 2-оор вирусаар 0.2-оор протистоор 4-дээр мөг дээр 12-оор тэгээд архиа дээр 8-аар яригдчихэв. Тэгэхээр энэ мэтчлэн ажиглал хамгийн өндөр биомассын агуулмж ерөөсө бүтээгчид дээр байгаа нь ажиглагдаж байгаа. Тийм болохоор ургамлын биомассын хаана орж ирж ийн вэ гэхээр 1-р хэсэг дээр орж ирж байгаа. Харин 2-р хэсэг дээр анх дахь хэрэглэгч орж ирж байна. 3-р хэсэг дээр 2 дахь хэрэглэгч орж ирж байна. За 4-р хэсэг дээр биомасс нь ерөөхдөө ихссэн бааз. Тэгмээд энд маань нөгөө мөөгөн цор бактерийн тэрэг чинь орж ирж байна буюу задлагчд орж ирж байгаа. За ингээд 45-ийн зөв хариу бол C. Ургамлын биомасс хамгийн их байгаа гэдгээ сонгох нэ. За бас нэг сонирхолтой зүйл гэх юм уу? Биомассын суурга хуурай газар болон усан орчинд ялгаатай байдаг. Буюу баг ингээ уруу байгаа дааз. Энэ яагаад ийм байгаа вэ гэхээр хэрэглэгчдийн үржил тооны оршил өсөлтийн зөрүүнээс болдог. Тухайлх юм бол яг энэ усан орчны хувьд бүтээгчд нь фитопланктон байгаа шүү дээ. Тэгэхээр тоон багч гэсэндээ хурд нь хүч төлждөг. Ийм онцлогтой байхгүй. За хэрэглэгчдийн хувьд талаараа зэрэг урт насалдаг байгаа тий. Заас ч юм уу сквал энэ акул дээр гээл авд үзэнгууд фитопланктоноос хамаагүй урт насалж байгаа шүү дээ. Тийм учраас өөрийнхөө тэр бүтээгчдээс авсан буюу өмнөх хэрэглэгчдээс авсан шимт хичээлийг биедээ нөөцлөөд тэгээд урт хугацаанд байдгаа гэсэн үг. Ийм болохоор биомасс нь илүү ихээр гарч ирдэг. За тэгээд энэ дээр нэмээд анхааруулах зүйл нь яг ингээд хуурай газар болон усан орчны биомассын суурга уруу байж болдог ч гэсэндээ энергийн суурга бол ямагт ерөөсөө ингээд ихний энэ хэлбэрээрээ А хэлбэрээрээ гэдгийг анхаарах хэрэгтэй. Усан орчин байна уу? Эсвэл хуурай газар байна уу? Хамаагүй. За ингээд 45-ийн зөв хариулт C өгдөл байлаа. Энэ хүртэл суугтайгаа хамт байсанд баярлалаа.
асуух зүйл гарвал хэцүү сэдв байвал сэтгэлээ үлдээгээрэй. Тэгээ суугаад агаад subscribe дараарай. Бичлэг дээр лайк дарах мартваа. Баяр таа.